За сайн бацгаана уу. За өнөөдрийн энэ бичлэг маань жоохон өөр бичлэг байгаа. Ер нь бол та бүхэн ер нь талархдаг өдөр байдгүй. Өөртөө нэг тийм талархдаг одоо тийм өдөр гаргуул их зүгээр юм шиг санагдсан. Тэгээд хэрвээ та бүхэн маань тийм өдөр байдаггүй бол бичлэгтэй маань хамт байгаад өөртөө бас нэг тийм талархдаг өдөр гаргаарай гэж бодож байна. Тэгээд эхлээд гоё өөрсдийнхөө одоо тухтай байрлалд суугаад ч юм уу одоо тийм гоё тавтаа тухтай суусан ч болно. Ер нь бол эсвэл зогсон ч болно. Тэгээд гол нь тухтай байх шүү. За тэгээд уртаар гүнзгий амьсгал аваад тэгээд өнөөдрийнхөө амьдралд одоо байгаа бүх зүйлдээ талархаж хэлнэ гэсэн үг. За жишээлбэл ер нь ямархуу талархлын зүйлүүд хэлж болох вэ гэхээр өнөөдрийн энэ сайхан өдөртөө талархъя тий. Амьсгал чадж байгаа энэ агаартаа талархъя. Одоо яг одоо амьдарч байгаа, амьд байгаа бүх зүйлд талархъя. Эрүүл сарвал энэ биендээ талархъя. Амьд байгаадаа талархъя. Ирч хүчтэй энэ биендээ талархъя. Тухтай сайхан унтаж амарч чаддаг гэр орондоо талархъя. Амар амгалан их дэлхийдээ талархъя. Ууж байгаа ус, идэж байгаа хоол ундандаа талархъя. Эрхчлөөтөө инх тунх дэлхийн ертөнд их орондоо талархъя. Өнөөдөр надад байгаа бүх зүйлдээ талархъя. Өөрийнхөө энэ биеинд талархъя. Эргэн тойронд байдаг бүхэл хүмүүстээ талархъя. Хайр, итгэл, баяр жаргал бүхэнд талархъя. Дуртай зүйлээ хийх боломжтой бүхэл зүйлд талархъя. Өөрийнхөө эд эс ширхэг бүхэнд талархъя. Өөрийнхөө бүхий л эд эрхтэндээ үргэлж талархъя. Хормогийн сайхан бүхнийг харж мэдэрдэг өөртөө талархъя. Өөрийнхөө таван мэдрэх үедээ талархъя. Тав тухтай амарч унтаж чаддагтаа талархъя. Гэр бүл хань ижилдээ талархъя. Аав ээждээ талархъя. Үр хүүхдүүддээ талархъя. Найз нөхөд эргэн тойронд минь байдаг бүхэл хүмүүстээ талархъя. Амралтын өдрүүддээ талархъя. Ажилдаа байгаадаа талархъя. Бүх зүйл амар хялбар тав тухтай болж байгаа. Бүхий л зүйлүүдэд маш их талархъя. Амьдралын сайн муу бүхэл туршлагуудаа талархъя. Өнөөдөр надад байгаа бүх зүйлдээ талархъя. Намайг хайрлаж, дэмжиж, ивэж байдаг бүхэл зүйлдээ талархъя. Өнөөдрийн энэ амьдралдаа дахин талархъя. Ингээд одоо юу гэдгийг иймэрхүү маягаар ер нь бол одоо байнгын бидний амьдралд ингээд өдөр тутам байдаг мөртлөө одоо мэдээжийн юм шиг болсон зүйлүүдэд хүн ер нь хамгийн түрүүнд одоо талархаж сурах хэрэгтэй юм билээ. Заавал нэг амжилт те заавал нэг гоё зүйл байхаар талархдаг биш. Одоо өнөөдөр бид нар ингээл гадаа бороо цастаа хүйтэн байсан ч гэсэн гэр дотроо ингээд дулаан сайхан унтаж байна. Энэ гэр оронтой байна гэдэг чинь ч гэсэн мэдээжийн зүйл биш. Маш олон гэр оронгүй амьдарч байгаа хүмүүс ч байна тий. Тэгэл одоо ус гэдэг зүйл ч гэсэн одоо зүгээр байнга л карант эргүүлээл гойжод гарч идэг зүйл биш. Тэгж чаддгүй ч газрууд байна. Тийм болохоор энэ бүх одоо мэдээжийн юм шиг өдөр бүр байдаг зүйлүүдтэй бид нар ингээд талархаад одоо нэг тийм талархдаг өдөр гаргаад тэрийг ингээд өөрөө зориулаад хэлж чаддаг болвол бас их гоё юм шиг надад санагдсан. Тэгээд та бүхэн маань бас энэ талархлын өдөр гаргаад бас хэрэгжүүлээд үзээрэй гэж бодоод орууллаа. Тэгээд одоо ингээл их дэлхий хүртэл ингээл гоё амар амгалан дайн дажингүй инх тунх байна гэдэг чинь бол ер нь бол одоо бид маш их талархмаар зүйл шүү дээ. Тэгээд
тэр дайны үеийн одоо кино минь үзэхэд ямар хэцүү байдаг лээ тий. Үнэхээр тийм байсан бол бид нар одоо бүр илүү юмыг хүсч чадахгүй штэ. Өнөөдрийн амьдрал маань тав тухтай боломж дүүрэн байгаа учраас бид нар тэндээсээ бүр л илүү зүйлүүдийг хүсээд байгаа болохоос ш ер нь бол одоо хэцүү байвал хэцүү ах тусмал тухайн зүйлээсээ ингээд юу гэдгийг одоо жохон ч гэсэн жаргалыг нь хүн ер нь мэдэрч чаддаг юм шиг санагдсан баггүй. Одоо ингээл кофе гэл тэгэхээр бид нар кофе бол хизээл бол хизээ ингээл ууж чадчих штэ тий. Тэгэхэд ингээ бүр нэг цаг завгүй байжгаад нэг аяг кофе ингээл уухад хүртэл ямар гоё идэг лээ. Тийм өнөөдрийн ингээд амьдрал донд байдаг жижигэн зүйлүүдээс нэг тийм аз жаргал, баяр жаргал мэдрээ тэндээ ингээд талархаж сурах юм бол амьдрал илүү бас гоё жаргалтай байдаг юм шиг санагдсан шүү. Тэгээ та бүхэн маань үргэлж өөдрөг эрч хүчээр дүүрэн байгаарэ гэж хүсье. Тэгээд сонссонд баярлалаа.